За өглөөний мэнд итгэлийн эзнийг өрсөлдөх өнөөдрийн ишлэл бол Луг номын 9-р бүлгийн 26 дугаар ишлэл. Хэн надаас болон миний хүүгээс ичнэ, хүнийхөө өөрийн болон эцгийн өмнө ариун тэнгэрлэгч нарын цог жавхлан дотор эрэхтэй түүнээс ичих болно гэсэн юм үг байна. Энд онцгойн үг байгаа хэрэглэж байгаа нь ичих гэдэг үг те. Ичих гэдэг үг нь одоо бидний яг ойлгож байгаа энэ үгээс барай арай жоохон өөр утгатай юм байна. Яг хоо грек хэлний энэ ичих гэдэг үг нь болохоор олон нийтийн өмнө татгалзах болон харьяаллаас цухтах гэсэн ийм утга агуулгыг ерөнхийдөө агуулдаг юм байна. Тэгэхээр бид ичих гэдэг үгийг одоо заримдаа тэгж хэрэгэлдэг шүү дээ. Нөгөө нэг санаа зовсноосоо болоо те. Ичснээсээ болоо да зүгээр би христийнх биш цуглаанд явдаггүй гэдэг ч юм уу иймэрхүү үгийг хэрэгэлдэг. Харин энэ үндсэн утга нь ердөөсөө дотоод бидрэмжээс гардаг энэс илүү гүнзгий утгатай юм байлээ энэ ичих гэдэг үг. Хөнгөн хэлбэрийн биш харин бүр нийгэмдээ би христийнээс татгалзаж байна гэсэн юм утгыг агуулдаг юм байлээ л. Тэгэхээр ямар нэгэн ичих гэдэг бол те Петр Христийг үгүйсгэснээр гимшээд эргээд ирж эзний хайртад дагалдагчдын нэг байсан шиг бид нарт хөнгөн маягийн юм нэг үл татгалцсан тийм зүйлсийг яриаггүй харин бүр олон нийтийн өмнө бурхнаа үгүйсгэсэн буюу би итгэдэггүй гэдгээ тунхагласан энэ үйлдэлийг ичих гэдэг үгээр илэрхийлсэн юм байл шүү.